За форматлах явцад маань хэрэгтэй файлуудаа хадгалаад за хоёр дахь нь болохоор бүүтээ бэлдэх. За хэдүүлэнд маань хамгийн багадаа 8 ГБ флаш байх хэрэгтэй. За ер нь 18-аас ерөнхийдөө дээшээгээ байвал ер нь бол зүгээр. За үйлдвэрлэлийн систем гэдэг нь Windows 11-аар форматлах уу, 10-аар форматлах уу гэдэг. За би ерөнхийдөө 11-аар форматлах байгаа. За ерөнхийдөө би ISO файлаа татчихсан. Та хэдэд амар байлгах зорилгоор Microsoft-ийн сайтаас Windows 11 12-ыг хоёулангийн татаад авчихсан байгаа. За тэгээд би нэг Google Drive-аар байршуулчихсан дээр линкэн дээр байршуулчихнаа татчих авахд бэлэн болгоод та хэд маань 10-аар форматлах, 11-аар форматлах сонгож байгаад дараад аваарай. 11-аар форматлах гэж бол 11-аа дараад шууд бэлэн татчих аваарай. Цаг хугацаа хэмнэх зорилгоор би ингэж бэлдсэн байгаа шүү. За ISO файлаа татаж авсны дараад нь хэдүүлэнд Refuse гэдэг програм ирэх болно. За энэ яадаг програм бэ гэхлээрээ уучлаарай. Энэ болохоор ерөнхийдөө таны флашыг бүүтлэх зорилготой жижигхэн програм байгаа. За одоо хэдүүлээ ингээд татаж аваад нээж ороод за одоо энэ болохоор ямар ч флаш залгагдаагүй байна. За би SanDisk 128 ГБ-ийн флаш надад байгаа. За би одоо флашаа залгалаа. За энд бол ороод ирсэн. За тэгэхээр select дараад за дэлгэцэн дээр би бол хуулаа тавьсан байгаа. Одоо би та хэдэд 11-ээр форматлж харуулна. За 11-ээр дарлаа. За өөр ямар нэгэн товчлуур дарахгүй. За манайхан нэг юм бас анзаарах хэрэгтэй. Энэ бол нэг GTP гэдэг нэг юм байна. Нөгөөх нь MBR гэдэг. Энэ яадаг вэ гэхлээрээ таны компьютер яг хуучин процессорууд байж болно, шинж байж болно. Ерөнхийдөө хуучин үеийн процессорууд ерөнхийдөө AVR-аар форматлагддаг байгаа. За ер нь бол хуучин нэг 2 дугаар үе, 1 дугаар үе ч юм уу тийм ээ. Тийм үед процессорууд байх юм бол AVR форматлна. Орчин үеийн процессорууд их хвчлэн ирэх нь бол GPT-г ерөнхийдөө форматлагдж явж байгаа. За сүүлийн үеийнүүд 6 дугаар үеэс хоошоо баг энэ GPT AVR-ыг ер нь бол хослуулан ашигладаг болсон байгаа. За тэгэхээр форматлах байгаа компьютерийн хамгийн түрүүнд бид нэр энэ GPT юу AVR гэдгийг ялгаж харах хэрэгтэй. Хүмүүсүүд маань ерөнхийдөө форматлах бол амархан гээл next дараал нь YouTube бичлэг үзэл явчдаг. Яг үннийг хэлэхэд цаана энэ хоёр сонголтоос болоод буруу сонгоо явуулах юм бол нөгөө нэг дискийн дээр хадгалсан файл энтраас алдах эрсдэл бол байгаа. Амар нэгэн алдаа заах тийм ээ. Тэр бүгдийг та алдаагүй сайхан явахын тулд стартн дээр дараад run гэж бичээд нээсэн ч болно. Эсвэл бол keyboard-ноос цонх хаалгасгээ дараад нээсэн ч болно. За тэнгуут энэ диск measurement руу орно. За та яг ингэж тавьж бичээд диск measurement руу ороод за ерөнхийдөө энэ таны компьютерт байгаа хардыг ерөнхийдөө бүгдийг гаргаад ирж байгаа гэсэн үг. За энэ бол миний флаш байна. 128 ГБ. За энэ бол миний компьютер дээр байгаа 1 TB-ийн SSD хард байна. За 90-ийнхаа энэ дээр нэг дараад маус хоёроо дараад properties руу ороод энэ volumes-ыг дарахад энэ GPT-гээр partition-аар хуваасан хард байна гэдэг ерөнхийдөө мэдэх хэрэгтэй. Тэгэхээр та форматлах байгаа компьютерийн хамгийн түрүүнд энийг л харна гэсэн үг юусэн. GPT байна уу, AVR байна уу гэдэг нэг нь л харах нь чухал байхгүй юу? Хэрвээ AVR байх юм бол та хэд маань энийгээ заавал AVR болгоорой. Ингэж форматлахгүй бол ямар нэгэн асуудал заавал гардыг шүү. Файла алдах, нөгөө нэг хадгалсан диск нь GPT юм уу, AVR-аар ч юм уу AVR-аар одоо жишээлбэл байлаа гэж бодоход GPT-г формаарна гутал AVR GPT 2-ыг заавал конверт хийж танихгүй учраас AVR заавал устгадаг шүү. Яг хуу авах арга бас байгаа л да. Гэхдээ бас нэлээд асуудалтай. Тэгэхээр та анханасаа форматлахаас өмнө таны компьютер GPT байна уу, AVR байна уу гэдгийг маш сайн ялгаж хараад
бүүтэд тэрэн зориулж бэлтнэ л гэсэн. Одоо би энэ компьютерийг бол форматлахгүй өөр ноутбук форматлна. Би тэрний GPT-гээр мэдж байгаа учраас GPT-гээр форматлна. Та хэдэд ойлгомжтой үзүүлэхийн тулд би ингээд өөрхөн компьютер жишээ нь харууллаа. За ингээд GPT-ийг мэдсэн. За одоо өөр нэгэн товчлуур дарахгүй флашаа сонгож өгсөн. За шууд старт. За энэ нь бол Windows 11-ээр форматлж байгаа нөхцөлд ерөнхийдөө энэ автоматар гараад ирнэ. За энийг нь хоёулангийн чеклээд өгөрөө. Тэгэхгүй бол өмнөх одоо юу гэдгийг аккаунттай ч юм уу те байсан компьютер нь устгана л гэсэн үг л дээ. Ер нь бол эсвэл устгахгүй үйл чеклээд авсан ч болно. Гэтэ ер нь бол та шинээр форматлж байгаа бол бүгдийг ингэ чеклэх хэрэгтэй. За тэгээд ок. За тэгээд дахиад ок. Заагаад ерөнхийдөө ингээд таны флашыг бүүтээр бэлдэж байгаа. За тэгээд би та хэдэд дахиж нэг ISO файл бэлдсэн энэ драйвер гэдэг. Энэ яадаг вэ гэхлээрээ ерөнхийдөө Asus вэ нөө, Dell вэ нөө, Lenovo вэ нөө, Samsung вэ нөө бүх брендийн ерөнхийдөө LAN картыг автоматар таниулдаг. Тийм драйверыг би ингээд ISO-гоор бэлдсэн байгаа. Одоо нийтдээ нэг 893 мегат юм байна. Та хэд маань энийг форматлахаас өмнө бас давхар татаад авчих хэрэгтэй. Одоо интернеттэй ч хүн байгаа, гэртээ интернеттэй ч хүн байгаа. Эсвэл бол интернетгүй ч юм уу те. Эсвэл хөдөө ч юм уу. Эсвэл хол газарч байгаа ч юм. Энийг үзэж байгаа бол тэгэх юм бол тэдэр зориулаад би энийг татсан байгаа. Одоо энийг Windows 11-аар форматлахад LAN карт нь таньдаг юм аа. Эсвэл бол LAN карт залгацсан тохиолдол бас энэ бол драйвер хэрэггүй. Гэхдээ ер нь бол имийг аж мэдхгүйгээд ер нь бол нөөцөндөө нэг татаад авчихд бол хэрэгтэй. Одоо орон нутагт байдаг ч юм уу те ноутбукээр форматлж байгаа бол LAN карт Wi-Fi танихгүй. Тэгэх юм бол та форматлсныхан дараад нь энийг задлаад уншуулах хэрэгтэй. Тэгэх юм бол гар утаснасаа Wi-Fi цацаад ноутбук руу оруулаад зарим драйвер, үлдсэн драйверуудаа татаад апдейтлаад явах боломжтой. Тэгэхээр ер нь бол энийг заавал татж аваарай. За BIOS boot хийх болоод дууссан байна. За ингээд ready гэд дууссан тохиолдолд close дараад ингээд гарнаа. За тэгээд та хэд маань 8 GB флашаас дээш флаштай байх юм бол энийг нөгөө драйвераа хуулаад өгч хэрэгтэй. Эндээ нөгөө boot хийсэн флаш руугаа. Ямар ч хамаагүй нэр өгж байгаа л хуулж. Ямар нэгэн байдлаар систем доголдол нэх өгөхгүй. Эсвэл бол D-disk-тэйгээ байх юм бол D-disk руугаа энэ драйвераа хуулаад өгч хэрэгтэй. Одоо интернетгүй орчинд байгаа тийм ээ өдөө орон нутагт байгаа хүмүүсүүд байх юм бол энэ драйвер бол маш чухал шүү хөө. Форматлцдаг нөгөө нэг Wi-Fi-нд нөгөө LAN танихгүй. Тэнгүүтэл заавал нөгөө нэг интернет сүлжээтэй газар ороод өөр ноутбук руугаа ороод ямаа таниулах учраас бас цагаас нэлээд өрн. Тийм учраас та хэдийг тийм болохгүй тулд би энийг зариудаар өсгөж өгч байгаа шүү хөө. За миний бол болсон. Одоо ингээд boot бэлэн болсон, драйвер нь байна. За одоо форматлах үлдлээ. За би одоо форматлах компьютер руугаа шилжээ.